Тэгээ бид нар ажиллаа хийгээ явж байхад нөгөө ард бас зарим хүмүүс кино хийгээд тэгээ манай MCS-ийн нэг жоохон эмзэглээд бохомдоод байгаа юм энд нэг дөрөвтэй хариу өгөхгүй бол дугаа яваад хахаар дөрөвтэй юм шиг болоо гэдэг. Та энэ сүүлийн үед манайх руу бүтгсэн янз янзын асуудлууд бид нар өөрсдөө хариу өгөхгүй бол дугаа аваад болохоор буруу юм байна гэж бодоод байна. Бид тэгээд урд ажиллаа хийгээд явж ирдэг хамт олон шүү дээ. Мэдээж сүүлийн үед зохион байгуулалтаа тохиол зөвхөн тэмдэглэх хүмүүс одоо үнэхээр манай компанийн нэр үнийг зохион байгуулалт хапиар явуулалтаа бид нар нөгөө нийгмийг бас тооцоолаа бүжгнуудаа хэрэглээгээд аливаа юмнаас хэмбай энийг бас өдөөгөө яах гэж бол тэгээд бичээстэй зэнгүү гэж хэлэх юм уу? Тэгээд байгаад байсан. Тэгэхээр ингээд сүүлдээ зэнгүү чимэг байгаад бас буруутай чимэг гэж буруу ойлгох юм шиг байна. Тэгэхээр энэ дээр бол бид зөв харамсаж байгаа. Яг тэгвэл нэгтэй одоо бид нар өөрсдөө хийж байгаа бүтээж байгаа хүмүүс одоо ингээд баян хөвшлүү ингээд одоо зохион байгуулалтын нийслэл ингээд хэрэг хийж игээд орцсон. Тэгэхээр сонирхолч байдгүй гэж хэлчихгүй хэлээгээ явж байгаа. Тэгээ одоо энийг бол бид нар одоо зөв буруу одоо тэгээд яасан хүмүүсүүд ирэх биш. Харуулмаараа яасан зөвчтэй. Тэгээд тэнд найдаад бид нар нэг жоохон дэлхий бас зэнгүү чимэг болсон баг. Тэгээд одоо бид нар ямар ч хэлсэн бид нар энэ ялангуяа одоо шийдвэр бид бүр хайр тавьж байхад хаад одоо 15-6 жилийн өмнө гэсэн баг засгийн газрын том ажлынхаа 4 сар хэвчээ хийж сэцэгийн одын хуулийнхаа дагуу төрийн өмчт томсон заасан гэх мэтлэн ингээд бүх номын дөрмөр хийсэн ажлууд нь байж байгаа. Ямар ч өөрөөр хүчээгүй. Одоогийн өнөөдрийн спонсор ажиллаа явуулж байгаа чинь бидний тэр үед төрдөө өгсөн хамтлагийн буюу нийт ордын 96 он шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол номын дөрмөр дагуу байж байгаа чинь мэдээлэл өгөхгүй байгаа. Мөн одоо төрөлжсөн хууль номын дагуу одоо сонгуульд бидний өндөрсөн одоо хууль босоо гэсэн юм шиг ингээд явж ирсэн. Өөртөө засаад хоног гэсэн. Хоолой аргайс одоо бидний яасан систем одоо тийм огт хийж байгаагүй юм бидний хийдэг болов гэж харуулсан. Арай дэндүү өгдөг. Хэдэн өдрийнхөө хойноос л явжсэн намайг бүртэл тоолоо. Би бас 4-5 мянган өгөртэй. А тийм одоо сүүлдээ юм үлгэр домог шиг хүн идэх аргагүй. Тэгээд ийм илт худлаа юм идэхгүй байлгүй дээ гэдэг арайчтай хүмүүс одоо эрүүл ухаантай саруулхантай салгаж ялгаад ойлгож байлгүй дээ гэж бодоодсэн чинь сүүлдээ нэлээд газар авах шинжтэй өөрсдөө ч хүртэл нэгээ тайлбарлахгүй бол эргэлзсэн тийм. Тэгээд нөгөө ашуулгын төмөр замын засгийн явж байгаа хэлцээрийг хүртэл одоо бидний эсвэлжээ нэг одоо нураагч гэсэн бид нар одоо хүмүүс бич одоо 15 жилийн төмөр зам тасаа билээ гэж хүсэж байгаа шүү дээ. Энэ төмөр зам орчууд энэ засгийн газрын хийж байгаа хэлцээр маш чухал өшөө хийгдээд бодлоо. Одоо энэ төмөр зам босоо гэж бид нар хүсэж байгаа. Ямар ч хэлцээ зүйл байхгүй. Ер нь бол одоо засгийн газар маш их төвтэй байж бид нар нэг хэлцээ осрол үзсэн. Тэр сайхан үзсэн. Хөрөнгөрөөтэй дотоодын хөрөнгөрөөд наваад үзсэн. Одоо манай систем бидрээс мэдээлэл бидний Америкт ажиллаж байгаа босног үнсэн хэлбэр яаж энэ одоо нэг спорт бид өмнөс ажиллажсэн одоо сервисээр одоо маш том хөрөнгөрөөдийн сан нийтээр хөрөнгөрөөд хөрөнгөрөөд хийж байгаа. Мөн одоо энэ хаад гэдэг energy resource-ийн компани үсчин одоос өргөнгийн бизнесээр байна. Энэ чинь бас одоо энэ том хөрөнгөрөөж байгаа сарны төлөвтэй том хөрөнгөрөөдийн сан хүртэл одоо энэ манай энэ систем дээр сэсвэрний хүчин тооны авиртай 62 оны андаа одосын том хөрөнгөрөөж сонгоод өгдөө шүү дээ. Тэгээд тэгжээж энэ хоосон гол дээр хөрөнгө босгож ийж цахилгаан суугаад байж болох хөлөөр сургууль сэтгэл энэ бүх хөрөнгөрөөж чинь бидний одоосын зах зээлээс мөнгө босгож ийж одоосын хөрөнгөрөөжлөөс найдрын хичээж хөрөнгөрөөж төсчээд хийгээ. Энэ бол нэг байна харахуулсан хөл ус юм шиг юм явж байгаа одоо тав хэрэггүй. Тэр бодлыг нэлээд өмнө удаа ярьсан шүү дээ таймаараа энэ талын санаас угааж
цагаан сарын өмнө бас нэг хар хэрүүлэлт оролцоод яг гоо тий хүмүүс ер нь монголчууд бол ер нь амны бэлгээс ашигтай бэлгтэй. Тэгээд ингээд хавар ирж байхад бид нар тэгээ айл хэрүүлхийгээ суугаад байлгүй. Тэгтээ дөрөв нэг хаврын синдром гэдэг дээр дарин дээр даасан юм гэдэг шиг тий. Тэгэхгүй юмсаа гэж бодоод авахд бас хэрэг хэмжээнээс хэтэрхээр бас хийхгүй болохгүй мэн гэж одоо өнөөдөр ингээ босс байж аваад бид нар хуулийн байгууллагын шалгуултыг өсвөлтэй надад одоо стаж шалгуулсан юм байна. Бид нар хуулийн дагуу зөвхөн санаа хапнен сайн цаада шингээр сайн хэлбэрээр сайн мэдээ